Бидний хортой тэмцэхгүй дөнгөрлөө шүү дээ. Яг тэмцэхгүй хин тэмцэх. Одоо хамаа байдаг нь цааш явчихсан шүү дээ. Гэсэн газар. Энергетик тийм болов. Хаврын чуулганы хэлцэх асуудлын 29-т орсон. Усны сав газар ойн самбахын газар ашигт малтмлын хориг хайгуул албартай ажлыг хориглох тухай үйл батлах. Тэгээд энэ батлах асуудал нэлээд удаашраад одоо хаврын чуулганд дараад 10 хоногийн зав үлдлээ. Тэгээд ийм нөхцөл үүсэж байгаа учраас бид одоо энийг их хурл ягаад амлалтаасаа нэцээд байна. Ягаад одоо урдны байр суурь эргээд ингээд ухралт хийх болвоо. Тэгээд албан шаардлагуудаа өгөө тэрний хариу өгөхгүй байгаа нь ямар шалтгаан байгаа юм бэ? Тэгээд ийм одоо хаврын чуулгаар батлахгүй болоод бидээс ингээд энийг ингээд тэмцтэй хэлбэрт ингээд шилжиж ингэж болж байгаа. Тэгээд мэдэгдээд одоо үйл ажиллагаа эхэлж байна. Ер нь бол Монгол орны нийт нөхцөл дэвсгэрийн 53% лиценз талбайд очсон. Энэ лицензийн талбайд очсноор хамгийн одоо гол усны их усүр усны сав газар ойн самбахын газрууд их өртсөн байдаг. Тэгэхээр энийг бол лицензийн талбайд чөлөөлөх ёстой энэ хуулиар. Тэгэхээр Монгол орн болоод өөрөө эрс цаг уур амьсгалтай эмзэг тогтстой юм газар нутаг. Тэгэхээр энэ ашигт малтмлын олборт хайгуулын ажлыг зүгээр одоо дорын газар явуулаад гэж болохгүй. Энийг дагсан амьдрал цаашдын ирээдүйн хойж юм амьдрал бүх юм миний цаана явж байгаа учраас. Тэгэхээр хурлын гишүүдийг бол өөрсдөө одоо Монгол хүн эх оронч үзэл бодлороо хандаж одоо бидний энэ үйл ажиллагааг ойлгож тэгээд энэ хуулийг хурдан баталж өгч өшөө одоо их өртөж байгаа гол усны уруудыг аварч мөн ойн самбахын газруудыг одоо энэ хуулинд багтаж хурдан одоо батлуулснараа дараагийн одоо олборлтын өртөнд өртөх гээд бэлтгэгдсэн байгаа газрууд бол чөлөөлөгдөх. Энэ тэмцэл бол үргэлжлэн хууль батлагдлан батгал бидээс ингэ тэмцэх болно. Энэ бол эх орны маань газар шороо хөрс иргэдийн маань одоо эрүүл аюулгүй орчин амьдрах эрх. Өшөө Монголын хувь зээний асуудал. Үндэсний аюулгүй байдал өнөөдөр алдагдсан. Өнөөдөр бол Монголыг хил дээр нь буу барьж шаардлагагүй болсон шүү дээ. Ер нь Монголын газар нутгийг орж ирээд одоо манай энэ хууль нэртэй энэ Монголын газар нутгийг хувааж идэх энэ ёс нотолын хууль нэртэй яваар таслаад хуваагаад авчдаг. Тэгээ арилжаалдаг болчихсон. Тэгээ энэ тал одоо золиос болж байна. Бидний ирээдүйн хойч амьдрал тэр чигтээ золиос болж байгаа. Тэгэхээр энэ талаар явах хэрэгтэй. Тэмцэх хэрэгтэй. Бид нар эцэс нь ухрахгүй юм гэсэн. Бид байгаль орчноо урдаан тавьж байж энийхээ төлөө төр ажиллахгүй юм бол байгаль орчин өөрийнхөө хуулиар явчлалтаар бид тэр хуулинд захирагдаж элдв янзын эрсдэл олон үзэж байгаа. Цааш ингэж байгалийн эрсдэлтэй ингэж хатуу тэмцснээс болж байгаль өөрийнхөө хуулиар бид цээрлүүлж байгаа шүү дээ. Эднийг манай дээдсүүд ойлгохгүй, мэдэхгүй байна гэж байхгүй. Энд хамгийн их хүртэж байгаа нь бол хөдөөгийн малчин ард түмэн тэнд мал сүр хоёр байдаг. Энд болсон явдал бүхэн үүнийг харуулж байгаа. Цаг хугацаа ямагт үүнийг төвсээр байдаг. Ингээл бид сэтгэл төвшиж байгаа. Дахин малчин ард түмэн энэ довлон үзмээр байна. Яагаад гэвэл усгүй боллоо. Газар нутгийн төлжлөө. Өний дээр нь уулуухай тэрхоо шиг тэр газрын нөхөрлөө. Ингээд тэр малчин гэдэг ард түмэн хаана малаа цаана амьдрах болж байна. Гэсэг хүмүүс өнөөдөр зөвхөн алтны энерги болж газрын баялаг руу дайрч ингээд сонгоод би энэ гишүүнд мессеж өчмөр байна гэж бичиж байна. Эднэр л та за ингээд энэ хуулийн төслийг тань дээр ингээд гаргаж ирчихээ.
Tanrısatçı. Яг ингээд би одоо ажлын хөсгийн оролцоод байгаа. Ажлын хэсгүүд би ороогүй шүү дээ. Наачны үед байж байгаа бол намайг оруулахгүй шүү дээ. Тэгээ ажлын хэсэг өөрөө юмудаа үзэж байгаа тэр улсууд бол маш одоо ихтэй ажиллаж байна. Гэхдээ нөгөө хүн чинь бол одоо юу вэ шүү дээ. Одоо ойн санг гэдэг ингээд гарганы хэтэл одоо шилжих 300 мянган ийм жижиг хэсэг. Тэр болгоныг одоо ингээд юугаар цэгээр нь ордоо гаргана. Хичнээн одоо сая цэг гарахтаа ингээд. Тэгээ нөгөө талаас нь усныхыг нь оруулж байна. Усныхыг нь бол одоо чи байр суурь хэлсэн шүү дээ тийм ээ. Усууд бол одоо сав гэхээр шинжлэх одоо сав гэдэг хуулийн одоо байдаг шүү. Монгол орны бүх олон газар нутгийн гадаргын болоод усны ус хуульсан гэдэг дээр явж байгаа. Тэгээд одоо хүндрэлтэй байгаа юм бол нөгөө олон коридор зүйлүүдийг оруулах байна. За тэгээд газраар нь бас одоо найсаашаа хойш Тэсрэ ингэж байна. Монгол хотод дэвсгэрийн бүрэн байдал алдагдаж байна. Тэгээд мэдээж одоо бүх юмны суур ус энэ ганхтаа зэрэг байхгүй сарнахтаа зэрэг одоо дагаад бидний амьдралын баталгаа байхгүй болоо. Тийм болохоор бид ерөн төрүүчийн хөдөлгөөн бол нэг 9 жил тэгээд дараа дараагийн хөдөлгөөнүүд ингээд гарч ирээд олон төвөөс санаачлан иргэдийн үсэг санаачлан хөдөлгөөнд гарч ирээд үүний төлөө тэмцэл явуулж байгаа. Гэвч өнөөдрийг зохицуулт хэрэгтэй ерөөсөө хийгдсэнгүй. Тийм болохоор бид хамгийн сүүлд юу гэж үзүүхтэй зэрэг энэ төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй юм байна. Тэгэхээр хуулийг босруулъя усны савгазар ойн сумын газар ашигт модод эрх хайх холбоотой хоригдох хуулийг босруулаад үзэл баримтлалын хамт боловсруулаад ингээд их хурлын гишүүдэд одоо хандсанаар өнөөдөр их хурл дээр яригдж байна л да. Яригдж байгаа нэг амжилт болгоч яриулахын тулд бол бид нар бас их ажилласан. 6000 гаруй иргэдээс загтал ирсэн байгаа. Их хурлын дарга ерөнхий сайдын нэрээр тэгжээж энэ хуулийг эцэгдсэн. Гэвч хууль маань нөгөө Монголын төр дугаар ерхөө эсвэлэг одоо төрийг хяналтанд авсан бүлэглэлийн явуулгаар зогсолтод ороод хууль цаашаа батлах юм ойр үед харагдах юм байна. Тийм болохоор бид хуулийг яаралтай батлуулахын тулд их хурлын хаврын чуулганаар багтааж хуулийг баталж гаргаа гэдэг юм шаардлагыг тодорхой шаардлагыг тавьж их хурлд хандаж одоо энэ үйл ажиллагааг эхлүүлж байна. Бидний үйл ажиллагаа бол нэг юу гэдэг нь урд өмнө явагддаг үйл ажиллагаанууд түгээмэл болдог эсвэлгийн тэмцэл хөдөлгөөн шиг тийм тодорхойгүй байдлаар үр дүнд хүрэхгүйгээр зогсохгүй. Бид нар үр дүнд хүрэх юм бол олж харсан байгаа. Тэгээд эхлээд ингэ хамгийн одоо боломжтой одоо мэдэгдэх энийг одоо төвчээр алдагч шүү гэдэг сануулгах шаардлагынхаа хариу их хурлаас эргэж шаардах ийм байдлаар цуглаанаар эхэлж байна. Тэгээд энэ бол 2-3 хоногийн давтамжтайгаар ингээд тэмцлийн өөр шат руу шилжинэ. Тэгээд их хурлаар батлуулна гэдэгтэй хэлэхтэй байна.